Сайн байцгаана уу хүүхдүүдээ. За өнөөдөр 9 дугаар ангийн математикийн даалгавар 7 тэнцэл биш. За тэнцэл биш 1-р болгоно x зэрэг нэмэх нь 6 бага 7-оос. За нэмэх 6-гаа тэнцвүүгийн тэмдгийн баруун талд гаргана. x эрс бага 7 нэмэх 6 маань хасах 6 болно. x бага 1-с. За тон шулуун дээр тэмдэглэе. Тон шулуун маань тон шулуун дээр тэмдэглэе. Нэг 2 тэг. За эрс бага учраас доторх талыг тэмдэглэхгүй 1-ээс бага гэсэн учраас 1-ийн нөгөө тал нь шидэ. Зүүн тал нь шидэ. Хасах хязгаар, нэмэх хязгаар. Эндээс x хариалагдах нь хасах хязгаараас 1 хүртэл 1 нь бас өөрөө орохгүй гэсэн. За дараагийн бодлого is бага буюу тэнцүү y дээр нэмэх нь is. Y дээр нэмэх нь is-ийг энд бичиж. Y дээр нэмэх нь is. Y дээр нэмэх нь is рүү исэн их буюу тэнцүү is-с гэж бичиж болно. За эндээс y-ийг нааталт үлдээлээ. Нэмэх is маань нөгөө талд очиод хасагдана. Is-с хасах нь is. Эндээс y нь их буюу тэнцүү тэгээс. За зуръя. Энэ тэг байгаа. Тэгийн доторх таалыг будна. Яг бод гэвэл их буюу тэнцүү гэж байгаа. Тэгээс их гэсэн учраас баруун тал нь шидэ. Энэ тал нь нэмэх хязгаар, нөгөө тал нь хасах хязгаар. Эндээс y хариалагдах нь тэгөөр орно. Тэгээс нэмэх хязгаар. За дараагийн даалгавраа аваад үзье. Хасах 7x бага буюу тэнцүү 42 гэж байгаа. x зөв чинь 42-оо бичлээ. Нааталт өржигдж байгаа хасах 7 маань нөгөө талд очихоор хуваагдана. Хасах 7. Хасах тонд хувааж байгаа учраас энэ тэмдэг нь эсрэгээр солигдно. Энэ тэмдэг эсрэгээр солигдлоо гэсэн. За тэгвэл x их буюу тэнцүү 42-ыг хасах 7-д хувагаад хасах 6. За эндээс тон шулуун дээр зуръя. Хасах 6, хасах 5, хасах 7. За хасах 6 доторх талыг будна. Яагаад гэвэл их буюу тэнцүү гэсэн учраас энэ тал нь шид. Нэмэх хязгаар байгаа. Нөгөө талд хасах хязгаар байгаа. Тэгвэл хасах 6-аас нэмэх хязгаар бүрдэл хязгаар нь орохгүй хасах 6 орж байгаа. X хариалагдана гэж шийдээ олног бичигдэнэ. За дараагийн бодлого маань z-ийн хувахан 25 их буюу тэнцүү 2. За эндээс z-ийг хувахан 25 их буюу тэнцүү 2. 2-оос за эндээс бид нар хуваагдж байгаа 25 гэсэн тоогоо би нөгөө талд очих тэмдгийн баруун талд очиод үржигдэн z их буюу тэнцүү 2-ыг үржихэн 25. Эндээс z их буюу тэнцүү 50. За одоо тон шулуун дээр зуръя. 50 50-аас эрсих 50 руу орж байгаа нэмэх хязгаар. Энд хасах хязгаар байгаа. Z хариалагдах нь 50 руу орно. 50-аас нэмэх хязгаар. За x их буюу тэнцүү 2 бүтэн 2-ны 1x гэж байгаа. За x их буюу тэнцүү 2.5x. Эндээс 2.5x
бага үе тэнцүү x гэж бичиж олно. 2.5 x-ээс x-үүдээ тоонуудаа нэг талд гаргана. Баруун талд байгаа x зүүн талд ирээд хасах x бага үе тэнцүү x нааш зүүн талд ирсэн чинь нөгөө талд юу ч үлдээгүй тэг 1.5x бага үе тэнцүү тэг. Эндээс x бага үе тэнцүү тэг. За тон шулгуун дээр тэмдэглэе. Тэгөөрөө орно. Бага. Хасах хязгаар, нэмэх хязгаар. Хасах хязгаараас тэг хүртэл тэгөөрөө орж байгаа. Эндээс x харьяалагдах нь. Анхаарал тавьж сонссон та бүхэнд баярлалаа.